Артист Дона Америкаас их зүйл сурч сумын сургуульд багшлах мөрөөдөлтэй. Дона Good Grandma нэрээр олноо танигдсан артист Дорж Багмын талаарх баримтуудыг хүргэж байна. Миний мөрөөдөл Холливуд явж алдартай дуучин болох түүндээ хүрэхийн тулд би эцсээ хүртэл хичээнэ хэмээн тэрээр ярьсан удаатай. Тэрээр одоо Америк нэгдсэн улсын Холливуд дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээр Монголд байсан тухтай амьдралаасаа гарч эрсдэлтэй нүүр тулан өөртөө чаленж хийж том хүсэл мөрөөдлөөрөө живүүрлэж яваа. Дона хүүхэд байхасаа 3 дахь төр хорооллын гэр хороололд өсчээ. 28 настай түүний хобби нь зураг зурах, бүжиглэх сайн дурын ажил хийх юм байна. Төрсөн өдөр тэмдэглэл өдрүүдээр өссөн газраа очиж гэр хорооллын хүүхдүүд хөгшчүүлд хоолунд тарааж сэтгэл нь амардаг гэдгээс нь үзвэл Дона маань их л цайлхан цагаан сэтгэлтэй бүсгүй бололтой. Тэрээр Америк нэгдсэн улсад ирснээсээ хойш гэр оронгийн хүмүүст хаяа бууз хийж өгдөг гин шүү. Тэрээр Америк нэгдсэн улсаас олон зүйл сураад Монголд очиж сумын сургуулиудад сурсан мэдснээ зааж багш болох мөрөөдөлтэй гин.